сайн дурын ажил нь бусдаар шахуулгүйгээр өөрөө хүнд туслах гэдгийг би ойлгож авлаа. Өнөө үл бид ангаараа малчтай тусалж хандив аян өгсөө. Энэ бол сайн дурын ажил гэдгийг бид нэр өнөөдрийн сургалтаар ойлгож авлаа. Та нар ч гэсэндээ бусдад байгаа зүйлээрээ тусалдаг тийм ээ. Одоо өөрт байгаа хүнд өгч чадах зүйлээрээ хүнд тусалж хичээж одоо ахмад настаа хүндэлж байгаль дэлхийгээ хайрлаж яваарэ. Хүн болох багасаа гадаад хэлний багцд бол манай хичээмж төслийн хүрээнд хамрагдаж байгаа хувийн өвчний багц маань 4 одоо багц сургалтаар явагдаж байгаа. За аюуны давал одоо хувийн хөгжлөөр хүмүүнлэг энэрэнгүй өстөн гэсэн сургалт маань болохоор анх удаага явагдаж байгаа. Мөн одоо сайн дурын одоо мэдлэг туршлагатай болох за өөрийгөө одоо зөв төлөвшүүлэх, зөв хүн болоход чиглэгдэж байгаа юм сургалт байгаа. Хүн болт багасаа төслийн гадаад хэлний багцд байгаа. Хувийн хөгжлийн сургалтанд хамрагдаж байгаа. 3-5 дараагийн нийт 2193 сургалтчдад за хувийн хөгжлийн сургалт болох за сайн дурын үйл ажиллагааны сургалт үйл ажиллагааг одоо зохион байгуулдаг. За сайн дурын үйл ажиллагааны сургалтанд дараах багцуудын дагуу за миний оролцоо сайн дурын одоо ажлын ач холбогдол бусдад туслая, их дэлхийгээ хайрлая. За хүмүүнлэг үүсэлт нэг цэцгээ. За бид энэрэнгүй өстөн 6 цагийн хичээлийг агуулгын хүрээнд бол зохион байгууллаа. За сургалтанд болохоор хүүхдүүд маань сайн дурын үйл ажиллагаанд оролцсноор өөрийгөө одоо нээх, за бусдад туссны ач холбогдлын талаар одоо төлөвшөж хүмүүжсэн одоо төлөвшөж хүмүүсийн дэмжлэг болох үсэн сургалтууд зохион байгууллаа. За хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн гэдэг бол одоо ер нь бол яг нь орчин цагийн нийгэмд бол маш одоо цаг үеэ олсон сургалт үйл ажиллагаа гэж миний хувьд бодож байна. За өөрөөр хэлбэл одоо орчин цагийн үед бол яг одоо хүүхэд бүр одоо хуваа хичээсэн гэдэг юм уу одоо яг амиа ботсон ч гэдэг юм уу тийм хандлага төлөвшөл ихсэн тийм нийгэм гэж харж байгаа. Тэгэд өөрөөр хэлбэл одоо бусдад туслах, бусдыг одоо өөрөвч нэмжин сэтгэлээр хайрлах за тийм сэтгэлтэй байснараа одоо хүмүүнлэг энэрэнгүй өсний ач холбогдлыг бол мэдж авч байгаа гэж энэ сургалтаар бол ойлголтуудыг өгч авч байгаа. Хүмүүнлэг сайн дурын үүс гэдэг бол тухайн хүнийг бол албатан шахахгүйгээр өөрөө одоо сэтгэлийн ямар дэмээр тусалж байгаа үйл ажиллагаа хийж байгаа тийм ээ. Бусдыг ойлгох, бусдын зовлонг ойлгох, бусдад туслах, ахмад насандаа туслах тийм ээ. Байгаль дэлхийгээ хайрлах энэ бүгд бол бүгдээрээ хүмүүнлэг үүсэд орж байна. За хүмүүнлэг үүсэд одоо бид нэр одоо оролцоод ингээд хамт олноороо оролцож явснараа үр дагавар нь ямар зүйл болох вэ? Өөрийгөө хөгжүүлэх, хүнтэй одоо зөв харьц сурна гэсэн одоо төлөвшөлтэй болно гэсэн үг тийм ээ. За сайн байна. За бага насны хүүхдүүдэд төлхөө зааж байгаа учраас тоглоомын арга болон интерактив хичээл болон янз бүрийн одоо контент видеонууд мөн бас одоо тухайн одоо хүмүүнлэгийн аяны өс болон гамшиг эрсдэл сэргийлэх одоо бэлэн бай аврагч мазаалаа гэх мэт одоо контент одоо хичээлүүдийг бас ашиглаж үзүүлж байгаа. Сайн дурын одоо ажил хийснээр юу одоо бид нар сурч болох вэ гэхээр тийм ээ. Одоо хамгийн эхлээд одоо өөрийнхөө байгаа зүйлсээрээ бусдад туслах тийм ээ байгаа зүйлсээрээ. За анги хамт олондоо одоо юу гэдэг өвчтөө одоо байгаа өвчнөдөө шаналж байгаа найздаа одоо сэтгэлийн дэм өгч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо сургуульдаа одоо маш их ачааллыг үүрч ажиллаж байгаа одоо үйлчлэгч эгч нартаа нэг өдрийн одоо нэг цагийн одоо ажилтанд туслах ч гэдэг юм уу. Энэ бүгдээрээ ямар одоо үйлсэд орох вэ? Сайн дурын үйлс. За бид нэг ангиараа хамтаараа нийлээл маш одоо өргөн хэмжээний одоо сайн дурын үйл ажиллагаанд оролцдог тийм ээ. За энэ үйл гэхэд одоо малчтад ямар одоо ямар нэг бэрхшээлтэй жил болсон уу? малчтын мал нэг үедээ шууд. Малчтад одоо мал маш ихээр хүрэгцэн тийм ээ. Өөрөөр хэлбэл өвөл маш одоо хатуу чанга өвөл болсон. Ингээ малчтын мал маш ихээр хорогцсон тийм ээ. Ингээ хүүхдүүд бид нэр сургуулаараа баг хамт олон ангиараа бүгдээрээ одоо өөрт байгаа зүйлээрээ тусалсан тийм ээ. Жишээ нь одоо юугаар тусаллаа? Тийм ээ. За бэли тийм ээ, будаа гэдэг ингээ өөрт байгаа бүх зүйлээрээ хандив өргөж тусалж байна. Энэ бүгдээрээ бол хүмүүнлэг сайн дурын үүсэд хамрагдаж байна гэсэн үг тийм ээ. За өнөөдрийн жилээр сайн дурын ажил гэж юу болохыг би мэдэж авлаа. Сайн дурын ажил нь бусдаар
хөө шахуулгүйгээр өөрөө хүн туслах сурчлага гэдгийг би ойлгож авлаа. Өнөө бол бид ангаараа малчтай тусалж хандив аян өгсөн. Энэ бол сайн дурын ажил гэдгийг бид нэр өнөөдрийн сургалтаар ойлгож авлаа. За ингээд нийтдээ одоо аймгийн хэмжээнд болон сумын хэмжээнд энэ одоо хувийн хөгжлийн сургалт маань одоо анхны жилдээ одоо үргэлжилж байна. Тэгээд энэ сургалтаар одоо сургалтын маань гол ач холбогдол нь болохоор бие хүн бол төлөвшөх, за бусдыг одоо хайрлах, өрөвдөх, за бусдад одоо тулгарч байгаа асуудлыг өөрийн биеэр одоо надад хэрвээ ийм зүйл тохиолдсон бол яах вэ гэсэн одоо хандлагаар хандах юм одоо төлөвшлийг олоход чиглэж байгаа сургалтууд явагдаж байгаа.